Хүнсний тухай хууль дээр миний гол асуугаад байр суурь илэрхийлээд байгаа нэг гол зүйл маань энэ хүүхдийн үдийн хоолны асуудалгаа сургууллаа. Дунд анги, ахлах ангийнхан үдийн хоолнд хамрагдах ёстой бид нар хуулиа баталсан хэрэгжих хугацаагаа хойшлуулад байгаа. Тэгэхээр энэ сургуулийн хүүхдийн үдийн хоолны хүнсний хангамжид энэ удаагийн хүнсний тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлт ямар эерэг өөрчлөлт үзүүлэх вэ? Яаж харж байгаа вэ гэдэг ийм асуултыг асууя. Хамгийн гол нь бид нар ялангуяа Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутагт байгаа сурч байгаа хүүхдүүдийнхаа энийг зүгээр нэг удаагийн хоол гэж харж болохгүй. Хүүхдийн хамгийн гол нь шим тэжээл авах хамгийн чухал яг цаг дээр нь буюу яг өдрийн цагаар за дээрэс нь яг өсвөр насных нь хөгжиж байгаа, өсөж байгаа яг энэ цаг үед өгж байгаа ийм хоол хүнсний асуудал байгаа. Тэгэхээр энэ хүнсний хангамжийн асуудал, хүнсний эрүүл аюулгүй асуудал, за хүнсний аюулгүй сүлжээний асуудал, хадгалалт хамгаалалтын асуудал гэд маш олон асуудлыг бид нар орон нутгийн түвшиндээ шийдэх ёстой байгаа. Тэгэхээр нөгөө асуудлыг зөвхөн Улаанбаатараар биш, хөдөө орон нутгийн түвшинд нь харах хэрэгтэй байгаа учраас илүү яг том дүр зургаараа яг энэ хүнсний тухай хууль дээр яг энэ асуултыг асуугаад. За нөгөө талаараа ханган нийлүүлэгч гэж байгаа. Орон нутагт, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгчдийг зах зээлийг дэмжих, тэлэх маш том бас хөшүүрэг бодлого гэж бид нар энийг харах ёстой. Тэрэнд манай хүнсний ханган нийлүүлэгчид хэр бэлэн бэ? За хүнс хөдөө аж ахуйн яамнаас авсан судалгаагаар за нөгөө хүнсний ногоо буюу хүнсний ногоо дотроо илүү дандаа нөгөө бүдүү ногоо гэж ярьдаг бидний төмс, луван, байцаач гэдэг юм уу ийм өргөн иргэлээний ногоо. За зарим нэг гурилын үйлдвэрүүд за махны ханган нийлүүлэлт, за эдгээр ханган нийлүүлэлтээр бол тоо статистикуд бол гараад байгаа. Гэтэл зөвхөн бид нар хүүхдийн үдийн хоолыг зөвхөн мах гурлаар ерөөсө төсөөлж болохгүй. Маш нарийн шим тэжээлийн чанар стандартын өндөр шаардлага хангасан ийм хүнсийг өгөх ёстой. Тэгэхээр яг ханган нийлүүлэгчд хэр энэ ханган нийлүүлэлтийн сүлжээнд бэлэн байгаа юу? Энэ хүнсний тухай хууль хамгийн гол нь энэ дээр ямар хөшүүрэг оруулж ирж байгаа вэ гэдэг ийм асуултыг асууя. За Мөнхсаган гүшүүн хариулъя. За Ваасан жаргал гишүүний асуултанд хариулъя. Ер нь энэ хүнсний тухай хуулийн дээр бол ер нь ерөнхий боловсролын сургуулийн энэ хоол үйлдвэрлэл технологи хангамжийн талаар өөрчлөлтүүдийг оруулж тусгаагүй. Яагаад гэвэл ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчлэхний тухай хууль гэдэг тусдаа хууль байгаа. Энэ хуулийн зарим зүйл залтууд бас хэрэгжихгүй тал байгаа. Энэ бүх ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг тэгш хүртээмжтэйгээр үдийн хоолоор хангана гэсэн энэ заалт бол өнөөдрийн хүртэл хэрэгжихгүй байгаа. Бид нар цаашдаа ирээдүйн болсон хүүхэд залуучуудаа энэ өдрийн хоолоор нь хангадаг. Өнөөдөр 6 дугаар анги хүртэл хүүхдүүдийг хангаж байгаа зүйлийг бүх ангийнх нь хангадаг болдог энэ тогтолцоо зайлшгүй шаардлагатай. Нэгдүгээрт энэ одоо байгаа хуулиа биелүүлэх хэрэгтэй байна. За ханган нийлүүлэлт тал дээр өнөөдөр үнэхээр ерөнхий боловсролын сургуулиудын хоолны чанар хүртэм шим тэжээлээ авж байгаа байдал бол үнэхээр их хүчээр дутагдaltaй байгаа. Бодит байдал дээр хүүхэд бол авах ёстой шим тэжээлээ сургууль дээр өгж байгаа өдрийн хоолоор хангалттай авч чадахгүй энэ харилцан адилгүй эрүүл аюулгүй хансаа хүнсээр үнэхээр хангагдаж чадж гинүү гэдэг юм маань төдийлөн бас төгс шийдэгдэхгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчлэхээний тухай хуулиа хэрэгжүүлэх энэ дээр томоохон хэмжээний өөрчлөлтүүдийг хийж иж үндэсний хэмжээнд хүнсээр хангадаг энэ сүлжээг бий болгож иж энэ тогтолцоонд өөрчлөлт орж иж энэ зүйлүүд өөрчилнө. Тэгэхээр энэ маань хүнсний тухай хуулийн өөрчлөлтөөр биш түрүүний хэлсэн ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчлэхээний тухай хуулиар илүү их шийдэгдэх ёстой гэж харж байгаа. За баярлалаа. За хууль санаачлагч Мунхаг гүшүүн нэмж хариулъя. За Баасан жаргал гишүүн бас их чухал асуудлыг хөндөж байна. Тэгээс нөгөө ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хуулийн бас ажлын хэсгийг бас байнгын орон дээр ахлаад энэтэй холбоотой ажлуудыг бас явж исэн. Тэгээд ерөнхийдөө яг хүнсний тухай хууль өөрөө суур хууль. Тийм учраас суур хуулиндаа бид нар бас яг нэн шаардлагатай байгаа
бас хангахдахгүй байгаа зохицуултыг бол оруулах шаардлагатай гэж үзээд за энэ 5 дугаар зүйл дээр бид нар бас энэ 5-8 дээр энэ хуулийн 5-5 заасан цэцэрлэг сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчлэгээтэй холбоотой харилцааг тусгайлан хуулиар одоо зохицуулна гэдгийг бол зааж өгсөн. За дээрэс нь 5-7 дээр болохоор хүнсийн хангамжийг тодорхойлохдоо нэн тэргуунд нялх балчир хүүхдийн хоол тэжээл цэцэрлэг сургуулийн хүнсний хүртээмжийн асуудлыг тусгахна гэдгийг нь зааж өгсөн байгаа. Тэгэхээр энэ өөрөө хүнсний хангамж логистикийн тогтолцоо бүрдэж ирэхгүй байсан учраас бид нар суур хуулиндаа энэ хүнсний хүүхдэд одоо хүүхдийн хоолны асуудлыг бол тусгай. За гүйцээж ярилъя. За дээрэс нь бид нар энэ дотоодын үйлдвэрлэлийг бас дэмжих зорилготойгоор оруулж өгсөн юм аа. Ер нь бол одоо ингээд өөрөө зах зээл тодорхой байх ёстой. Тэгэхээр энэ нөгөө нэг хүүхдийн хоол үйлдвэрлэл бид нар дотоодын одоо хоол хүнсний үйлдвэрлэлээр хангаж өгнө гэд тусгайлан заагаад өгөхлөөр ерөнхийдөө орон нутаг болон нийслэлийн одоо энэ хоол үйлдвэрлэл өөрөө энэ одоо хүүхдийн хоолыг хангах зорилготойгоор үйлчлэгээ сайжир. Нэгдүгээр, хоёрдугаарт энгийн одоо ялангуяа орон нутагт засаг дарга өөрөө нэгдсэн төлөвлөгөө батлаад сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний нөөцийг орон нутгийн байгалийн баялаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэд бүтцийн талыг ашиглан ингээд бүрдүүлнэ гэд ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэлийн хуулиндаа заагаад өгсөн байгаа. Тэгэхээр энэ өөрөө хангахын тулд хамгийн энгийн зохистой стандарт дадал өөрөө хэрэгжихгүй яваад байгаамаа. Тийм учраас энэ стандарт дадлыг хамгийн анхны стандарт дадлыг нэвтрүүлдэг болохын тулд бас яг энэ хүнсний суур хуулиндаа хүүхдэд хоол өгч байгаа бол анхан наад захны стандарт. За баасан жаргалч нь тодруулъя. Би ягаад үдийн хоолыг хүнсний тухай хуультай холбож асуусан бэ гэдгийг нэг тодруулчих. Энэ яалчгүй суур хууль учраас ерөнхий боловсролын сургуулийн хоол хүнсний тэжээл гэдэг ингээд тэр хууль бол тусдаа яг тэр салбар дээр хэрхэн менеж хийх юм, хэрхэн зохицуулт хийхин тухай гэдэг хууль. Гэхдээ энэ хүнсний тухай хууль чинь хүнснийхээ аюулгүй байдал, хангамж, за хамгийн гол зүйл нь нөгөө 5 жил тутамд хийгддэг яг Монгол хүн Баруун аймагт амьдарч байгаа бол, Зүүн аймагт амьдарч байгаа бол, хойд хэсэг, өмнө говьт амьдарч байгаа бол хүнс шим тэжээл нь ямар байх ёстой юм, байгаль цаг ууртайгаа хэрхэн дасан зохицож байгаа юм гэдэг судалгаанууд ч өөрөө тогтмол хийгдээд эн чинь өөрөө төрийн олон бодлогын суурь болох ёстой гэж би хувьдаа хараад байгаа байхгүй. Наад зах нь татврын бодлогын суурь болох ёстой шин. Би түрүүн хэлжсэн нэмэгдсэн үртгийн албан татвар гэхэд жишээ нь суур хүнсээ бид нар нөөтөөс чөлөөлөгдөх замаар хүнс чинь өөрөө хүний биед эрүүл орох тэр өрх рүү бид нар энэ татврын Мантхай гүшүүн. Нэмэлт хариулт. Яг тийм. Тийм болохоор энэ хүнсний суур хуулиндаа 5-5 дээр бид нар хүн бүрийн одоо энэ эдийн засгийн боломж, газар зүйн байршил, нас, биеийн онцлог, хэрэгцээ шаардлага тохирсон тэр хүнсийг тогтмол хангалттай хэмжээнд нь одоо авах боломжийг бүрдүүлэх замаар хүнсийг одоо хүртээмжтэй одоо арга хэмжээг засгийн газар авч хэрэгжүүлнэ гэж засгийн газарт нь бүр үүрэг болгоод өгсөн байгаа. Тэгэхээр бид нар одоо хэлсэн тухайн байршил, газар зүйн онцлог, нас одоо тэр хүртээмж, хангамжийн асуудлыг засгийн газар анхааралтай авч одоо ажиллах ёстой шүү гэдгийг энэ хуулиараа бас нарийн зохицуулж өгсөө. Тэгээ 5-5 дээр энэ оруулсан. За араас нь дагаад 5-6 дээр бид нар хүнсний хангамж тодорхойлохдоо нэн тэргуунд нялх балчир хүүхдийн хоол тэжээл цэцэрлэг сургуулийн хүнсний хүртээмжийн асуудлыг тусгана гэдгээр нь бас оруулж өгсөн байгаамаа. За